талын салхи. Энэ үгийг сонсоход танд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ? Энэ дэлхийд эх орноосоо өөр ханаас ч мэдэрчүүлж чадах тал нутгийн салхи үү? Эсвэл төмөр хүлгийхэн моторын дунд ирэмших мянган залуусын огдлол халигсан талын салхи наадам уу? Хэрэг таны хариулт хоёр дахь нь бол би товчхон түүхэн гүйж яагаад гэдгийг нь тайлбарлая. Анх 2003 онд 20 хүрэхгүй залуус хүсэл сонирхолтой хөдлөгдөн одоогийн мотоциклийн хөгжлийн үндэс суурийг бүтээлцэж анхны Chopper Cruiser ангиллын мотоциклийг өөрсдийн чадах хэмжээндээ торгосноор нэгдэж эхэлсэн бол 2015 онд 250 орчим мотоциклийн мотор нэгэн зэрэг асаж Монголын хамгийн олон мотоциклтай цуваагаа талын салхи олон улсын мото наадам хэмээн нэрийдэж байлаа. Өдгөө Монгол эх оронтой минь их газраар холбогдсон төв болон зүүн өмнөд Аз, хойшоо Оросын холбооны усаас Европын холбооны орнууд хүртэл дэлхийн 10 гаруй орноос аялагч жуулч мотоциклийн клуб холбоод нийлсэн 2000 гаруй мотоочид нэгддэг. Гадаадаас зорин ирэх аялагч жуулчдын тоогоор үндэсний баяр наадмын дараа бичигдэж байгаа Аз твийн зээжиндх хамгийн том олон улсын тодтголтой мото наадам болтлоо өргөжин хөгжсөн. Талын салхи наадмын анхны зочин оролцогчид Оросын холбооны улсын байкерууд байсан бол жил ирэх тусам наадмын цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж хоёр хөрш орноос эхлэн цаашлаад Польш, холбооны бүгд найрамдах Герман улс, Шинэ Зеланд, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг 10 гаруй орны мото сонирхогчид оролцож байна. Тэдгээрээс хамгийн гол нь 12000 гаруй километрийн цаанаас талын салхийг зорин ирсэн Шинэ Зеланд улсын мото сонирхогч байсан юм. Энэ бол талын салхи наадам 10 жилийн хугацаанд тасралтгүй өргөжин хөгжсөн түүх бөгөөд орчин үеийн хэм маяг их хотын саншгүй хэсэг болсон мотоциклийн соёлыг дэлгэрүүлж мото сонирхогч залуусыг нэгтгэж эерэг хандлага, амьдралын зөв хэв маягт урайлан дуудах, нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөө цагаа сонирхол хоббинд зарцуулах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн хөгжүүлэх, гадаад улс орнуудад эх орноо сурталчлах, Аз, Европ, Африк гурван тийг холбосон маршрутаар хуурай газраар хамгийн хол аялах боломжийг бүрдүүлэх, мөн торгоны зам дагсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн том давалгаа болж чадсан. Мянган залуусын догдлол, бахархал, эр зөрг, эрч хүч, хэвнэгдлийн илэрхийлэл болсон талын салхи олон улсын мото наадам энэ 6 дугаар сард 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.